Яаж нөгөө шалгаруулалтанд гардаг вэ гэсэн чинь тий. Одоо сая бидний явсан тэмцээнүүд рүү ер нь бол ингээд медаль шагнал байрд аваад ер нь бол дараагийн ирэхүүд ер нь үүсэж байгаа. За тэгээ бид нэр багийн амжилтууд байна тий. Хувь хүний амжилтууд байна. Эднийг нийлүүлээд бид нөгөө олимп руу явах хүсэлтэд өгөхөд бол боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр шинүүд нээгдэж байгаа гэсэн. Оноогоор дүнждэг гэсэн үг. Тийм ер нь бол тийм. Тэгээ сая бид нартай өрсөлдөжсэн хүмүүс одоо олимпиад орж исэн гарууд тий тоглогч нар өрсөлдөгч нар маань сая бидний хажууд зэрэгцээ тоглож байгаа байхгүй. Энэ өдрийн мэндийг хүргэе. Радио Кафе нэвтрүүлэг шинэ дугаараа үзэгч сонсогч та бүхэнд хүргэх гээд бэлэн болж байна. За бид энэ удаад олон улсын нэр хүндтэй тоглогч нарын тэмцээнд оролцоод их орныхоо нэрийг өндөрт гарган хүрэл медаль хүртсэн хоёр авиаслаа тоглогчийг нэвтрүүлэгтээ орж оролцуулж байна. Тэгэхээр зочдоо бас та бүхэнд танилцуулж өгье. За дэлхийн аваргын хагас финал Малайз улсад энэ жил зохион байгуулагдсан. За энэ финалд оролцож хүрэл медалийг одоо хүртсэн олон улсын тоогооч тэнгэр болоод за мөн хан гарднаар яг одоо студид ирсэн байна. За та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн хүрэл медалийн болцлын хансанд баяр хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За радио кафе нэвтрүүлэг хамтдаа кофе гоонгаа бид нэр ярилцдаг байгаа. Тэгэхээр та хоёрт би кофе латте нариулж өгсөн. За кофе гоогоод хамтдаа ярилцъя. Кофетэй холбоотой бас та хоёрын сонссон сонирхолтой мэдээлэл юу байдаг болоо. За тэр дундаа өөртөө нэг хоол үйлдвэрлэлийн салбарын хүмүүс шүү дээ тийм ээ. Яг энэ хоол үйлдвэрлэлийн салбарт кофег ямар нэгэн байдлаар эсвэл онцгой нөхцөл байдалд ч гэдэг юм уу хоолтой одоо ингэж хольж шин амтыг гаргах ийм тохиолдол ер нь хэр байдаг юм бол энэ талаар та хэдийн судалсан, сонирхсан, үтсэн ийм зүйлсийг бидэнтэй хаваалцаач. Хоолнд бол хэрэглэх тий амттан жишээлбэл маш ихээр хэрэгэлдэг. За амттан мэдээж кофе амттантай оршуулах одоо жишээлбэл тирамису бол байна. Тэ cinnamon bread энэ төр ингээ ерөөхдөө ордог юмуд байгаа. Кофенууд тий. За тэгээд ер нь бол үндсэн хоолнд ирэхээс илүү дандаа нэг амтлаг хоол руу илүү төлхөө ордог байгаа. За шингэн уух зүйлүүд рүү ер нь бол кофе маань нэлээд ордог байгаа. Нэрэл тийшөөтэй нэг бялоо, кек гэх тэр болгонд одоо кофеноос амтыг шингээж өгсөн байдаг. Одоо энэ бол хоол үйлдвэрлэлийн салбарынхан буюу одоо яг өдөржин одоо галт тоон зөсдөг улсууд бол байнгын хэрэглээ болцсон байдаг. Ер нь бол өдөрт бол 3-аас 5 аяг кофе уудаг хүн байна. Тэгээ ер нь ажиллаачаал дээрээс нас нөгөө кофеноос иш хүчээ аавн ч гэдэм үү те. Кофеин ихтэй болохоор бас хоёр тэ сэргэлт авдаг. Тэгэл холбоотой те. Ер нь бол кофе уухгүй тоогооч нар ер нь л цөөн шүү ер нь бол. Тийм байх. Нөгөө мэрэгжлээс шалтгаалаад байна шүү тийм ээ. Ингээд дэлхийд дээр бас гаргасан юм судалгаа гэдэг юм байна л да. Кофетэй холбоотой яг ямар салбарын ямар мэрэгжлтэй хүмүүсүүд энэ төрлийн кофег их уудаг юм бэ гэд. Тэгсэн чинь одоо нөгөө тоогооч, жолооч, эмч гэд маркетингийн менежерч гэдэг юм уу те. Ийм хүмүүсүүд маш их одоо кофег хэрэгэлдэгэ гэсэн судалгаа гэдэг юм л. Ер нь өдөрт доор хаяж та хоёр мань хэдэн аяг кофе ууж байна. За нэгээс 2 ягыг л ундаа. Харьцангуй багаас нэг. За кофетэй холбоотойс та бүхэнд хүрэх нэмэлт мэдээлэл надад байна. Тэгэхээр энэ юу вэ гэвэл өглөөнийхөө кофег өөрөө бэлддэг хүмүүс илүү бүтээлч байдаа гэж үздэг юм байна л да. Нөгөө өглөө босоод кофегаа чандаг. Тэгтээ нөгөө найруулдаг кофеноос тусдаа ярьж байгаа асуудал шүү. Өглөө босоод кофегаа чандаг. Тэгээд өглөөний нэг аяг кофе бол зүгээр л одоо энгийн нэгэн уух зүйл огт биш юм аа. Энэ бол өдрийн эхлэлд оюун санаагаа бэлтгэж байгаа. За өөрөөр хэлэх юм бол ритуал гэдэг юм зүйл гэдэг юм байна. Ритуал гэдэг яг ямар учир утгатай зүйл вэ гэвэл энэ одоо ингээд байнга давтагддаг. Тэгтээ нэг өөрийн гэсэн ухамсартайгаар ингэж давтагддаг ийм зүйлийг хэлдэг юм байна л да. Жишээлбэл бид нар яадаг вэ? Өглөө хосоод ороо хураадаг. Заавал өглөө хосоод заавал шүдэ угаадаг ч гэдэг юм уу те. Яг үүнтэй адилхан өглөө болгон босоод өөрөө одоо кофег бэлдэж уудаг. Энэ нөхцөл байдлыг бас ритуал гэж нэрлэдэг юм байлаа. За хараа одоо хамтдаа үндсэн ярилцлаганд орё. Тэгэхээр олон улсын тэмцээнд оролцоод ирсэн. За тэгээд тэмцээний санаачнаас бидэнд дуулгаач. За манай үзэгчдэд зориулаад бас өөртөөгөө цомыг, за медалийг гээд бүгдийг нас зориод бэлдээд аваад ирсэн байна тийм ээ. За цомоо танилцуулъя, медалуудаа сонирхуулъя. Энэ жилийн ер нь тэмцээн ямар онцлогтой тэмцээн юм бэ гэдэг. За бид манай баг үндэсний шгшээ баг гэж явж байгаа. За тэгээд бас дараагийн шгшээ баг маань одоо бас Филиппинд болж байгаа, Жакартад болж байгаа тэмцээнд бас дараагийн баг маань ороод хоёр шүүгчийн хамт ингээд өрсөлдөд явж байгаа. Яг өнөөдөр тэмцээн эхлээд ингээд явж байгаа. Тэгэхээр ингээд цаашдын дараагийн залуучууд маань ингээд дахиад гараад ирсэн маш их баяртай байгаа. Ирч хүчтэйгээр бид нэр ингээд урсалж байгаа. За тэгээд энэ жил явсан тэмцээнүүд маань гэхээр Hofex гэдэг энэ тэмцээнд байгаа. За энэ болохоор A нэмэх төрлийн тэмцээн. За тэгээд ер нь бол дэлхийд 40 жил болж байгаа юм чанартай тэмцээнүүдийн нэг. Тэгээд олон улсын шүүгчнэр зэрэглэл нь өндөр. За тэгээд 2 жилдээ нэг удаа болдог.
За энэ тэмцээнээс бид нэр багаараа яваад тус бүр ингээд хүрэл медаль авсан байгаа. Тийм. Тэгээд дараа нь болохоор Малайзд болсон тэмцээнд Энэ жил энэ жил 5 сард тэгээд багийн амжилтаа бид нэр ахиулсан байгаа. За бид нэр Индонезид анх багаараа ороод олон улсад мөнгөн медаль авч ирсэн. Сая дараа нь болохоор 23 онд Монгол улсад зохиогдсон Чингис хаан челленжид алтан медаль аваад сая энэ жил багийнхан шинэ гишүүн нэмж 4 хүнтэй ингэж оролцсон байгаа. Энэ төрөл. За тэгээд энэ цомын эзэнг хамгийн өндөр оноотой гэдэг утгаараа энэ цомыг өртсөн байгаа. Маш гоё бэлэгдэлтэй юм байна шүү дээ, тийм ээ. За энэ бол сүүлд одоо нөгөө Малайзийн Куала-Лумпур хотноо болсон. За олон улсын 1000 гаруй тоогооч. За 250 гаруй одоо олон улсын нэр хүндтэй шүүгч оролцсон. Одоо Кулинари Малайз 2025 гэдэг тэмцээний одоо яг далайн бүтээгдэхүүний төрлийн одоо хамгийн өндөр оноо авсан одоо алтан медалийн цом нь байгаа даа. Тэр нь бол олон улсын тэмцээн маань өөрсдийн зэрэглэлүүд юм уу хэр одоо давтамжтай хийдэг үү те A зэрэглэл B зэрэглэл гэдгээс одоо шалтгаалаад ер нь бол төрөл болгондоо ер нь бол 40 гаруй төрлийн одоо нэр төрлийн тэмцээн одоо болдог. Сая бол нэг Global Shape Challenge гээд одоо дэлхийн аваргын хагас пеналийн хажуудалд одоо энэ тэмцээн маань болсон. За тэрнээсээ бид бүхэн одоо бүгд хүрэл медаль авч бас одоо өмнөх одоо амжилтуудаа баттгаж дараагийн одоо зэрэглээ ахиулаа явжаа. Тэгээ одоо бид нар бас олимпиад бас зориод ингээд тэмцээн уралдаандаа ингээд уламжлал одоо гал гарсан өрсөлдөөн төлөө одоо яваад байгаа гэсэн үг тийм. Тэгээд энэ удаагийн тэмцээнд тэгээд далайн бүтээгдэхүүний төрөлд seafood-ээр хамгийн өндөр оноотой гэдэг цом аваад энэ алтан медаль маань энэ цомны медаль аваад та. Энэ хүрэл медаль маань болохоор түрүүний Тэнгэр шипээ хэлдэг шиг Global Shape Challenge одоо бид хоёр ороод тусдаа хүрэл авсан. Одоо манай багийн энх хоёр алтан гэрэл гээд хоёр шип маань болохоор Global Vegan Shape гэдэг төрөлд нь орсон. Ер нь бол нэг улсаас нэг төрөлд 2 хүн орох тийм квот байдаг. Тэгээ энэ нь болохоор өмнөх тэмцээнүүдээс одоо Азийн орнуудаас одоо 28 шилдэг тоогоор шалгараад эндээс эхний одоо 3 хамгийн өндөр оноотой дэлхийн аврагтаа явдаг ийм тэмцээн байгаа тий. 28-аас 3 хүн л явдаг гэсэн үг ердөө. Тий. Тэнгүүт Азаа төлөвлөд гэсэн үг. Тийм байна. Бүр Азаа төлөвлөд. Дэлхийн авраг руу. Тэгээд хойдон Лондонд болох юм. West Тий. Өмнө болохоор 2 жилийн өмнө одоо Филиппиний Манила хотод бас энэ тэмцээн болж исэн. Тэгээд тэмцээнээр одоо Global Vegan Shape төрөлд бас би хүрэл медаль авч ирсэн. Тэгээд энэ жил болохоор Global Shape Challenge юу одоо махаар хийгчүүд юм уу 3 курс бол 12-5 порц хийдэг тийм онцлогтой тэмцээн байна. Далайн бүтээгдэхүүнэр гэж шүү дээ, тийм ээ. Гэтэл манай Монгол улс чинь далайн бүтээгдэхүүн байх боломжгүй шүү дээ. Гэтэл яг энэ чиглэлээр оролцоод ингээд одоо цомыг хүртэж яах гэдэг бол гайхалтай байна. Далайн бүтээгдэхүүн гэхээр ер нь хийхэд ямар холбоотой та хийсэн, ер нь хэр хүндрэлтэй байсан? За ер нь бол 45 минутанд 2 порц үнцээ ол хийх хэрэгтэй. 45 минут. Энэ дээр болохоор ерөөсөө одоо цаанаас нь одоо далайн бүтээгдэхүүн хэд далайн бүтээгдэхүүнийг оролцуулна. Тэрнтэй одоо тохирох одоо халуун сүмс, за дээрээс нь үндсэн ачир, нүүрс ус, одоо уураг, өөх тос, одоо бүх юмыг л тэнцвэртэй баланслж одоо хоолоо хийдэг байгаа. Энэ төрөл дээр болохоор нэг онцлогтой юм нь болохоор яг одоо далайн бүтээгдэхүүний төрөл болохоор фреш, дээрээс нь одоо прозин буюу одоо хөлдөөсөн төрөл үүдэг. Жишээлбэл одоо Монголд одоо дан хөлдөө хэлбэрээр нэрдэг. За онгоцоор одоо солонгос орчууд юм ойрхон одоо бас тээвэрлж одоо ингээд хөлдөөгөөгүйгээр бас ирэх боломж байдаг. Тэгээ энэ төрөлдөө болохоор яг нэг далайн орон дээр байгаа болохоор сонголт маань аяг их байсан. Тийм баг. Тэгээд энэ төрөлдөө бол ерөнхийдөө одоо өмнө одоо хойбоксчүүд юм уу одоо ингээд өмнөх тэмцээнүүдээс яг л одоо энэ төрлүүд маань бас давтагдаад явж байгаа гэсэн үг. Тэнгүүт ингээд нөгөө орох болгондоо л одоо хүнс чин гаршаад идэм өөрхийн одоо гаргасан алдаан дээрээ суралцаад тэрийг улам сайжруулж явсаар байгаа л одоо яг энэ төрөл дээрээ одоо трофи авсан тий. За ер нь яг хизээс эхэлж хоёр
тогооч болёо. Ингээ хоол хийя тий шийдсэн бэ. Ер нь одоо хэр удаж байгаа вэ? Яагаад заавал энэ мэргэжлийг сонгосон юм? За би 2008 онд яг энэ мэргэжлээ сонгоод технологийн дээд сургуульд яг энэ мэргэжлэр технологичоор сурж эхлээд. Тийм. Тэгээд одоо 17 дахь жил дээр нь ажиллаж байна. 2008 оноос шууд ороод нэг найзынхаа туслахаар нэг ресторанд шууд ажиллаад тэр жилээс ажиллаад хойд нь аялал жуулчлал руу бас давхар ороод тэгээд зундаа аялал жуулчлал энэ тогооч хийгээд өвөлдөө рестораны тогооч нь ажлынхаа хичээлийнхаа бус цагаар хийдэг байсан. Тийм. Тэгээд төгсөөд одоо MGC ресторан групп одоо хуучин Монер ресторанд ажиллаад одоо нэг групп одоо хуучин Монер ресторанд ажиллаад одоо нэг байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Яагаад тогооч болсон юм бэ? Өөр чинь ингэ нөлөөлсөн магадгүй хин нэг хүн байсан уу? Юу яг ямар шалтгаанаар энэ мэргэжлийг сонгосон? Ер нь бол яг багасаа сонирхол тийм манай авч үуч яг өөр мэрэгжилтэй загас судлаач мэрэгжилтэй. Тэгээд намайг ч загас судлаач болох байх гээд боддог гэсэн. Манайх нэгтлэн болоод тэгээд намайг ч загас судлаач болох байх. Тэгээд нэлээд хөдөө гадаа дагуулж явдаг тий. Багаас нь ингээд сонирхол төрүүлэх гэж явдаг байсан ч гэсэн би тэгээ өөрөө хөдөө гадаа явж байгаад тогооч мэргэжил илүү гоё юм байна. Хөдөө гадаа хоол их мэргэжил сонирхолтой байна гэж. Тэгээд энэ тогтолцсон байна. Хамгийн анх удаа хийжсэн хоол чи ямар хоол гэдэг вэ? Хэдэн настайдаа яг ямар хоолыг хийгээд тэр нь ингээд маш гоё амттай болоо тий. Магадгүй ингээд аав ээжтэй ч юм уу өгөхөд өө яасан гоё амттай хоол хийцэн бэ гэд ингээд бахархаж баярлаж хүлээж авдсан. Тэр цаг мөчөд орсооч. Чин цэцэрлэгт явдаггүй байхаас л эхлэв. 6 настайдаа би гэртээ үлдээл аавж ирэхэд нэг шүүлмэл тий. Хоол хийгээл тавьчихдаг байсан. Тэгэл будаатай шүүл, будаатай хуурга, ах цөв мөв гэжтэй илгэм болдог гэсэн. Энэ тэрүүгээр дөрөн гурил болсон. Тэгээ манай эмээ бас айгуу дэмждэг байсан. Тийм. Тэгэл за тэнгэр хоол өгч шүү. Тэднийхийг дуудаарай. Тийм. Тэгэл тэр бас айгуу нөлөөлсөн баг гэж боддоо шүү. За бүр багаасаа хийж ирсэн юм шүү дээ. За хангартын тухайд. За би одоо тогооч мэргэжлийг эзэмшээд одоо 16 жил гараа. Одоо 17 дахь жилд орох гэж байна. Анх одоо энэ мэргэжлийг сонгоход одоо манай аав сонгож өгсөн. За тэгээ дээр өөрөө одоо нэг ягаад ийм одоо хоолтой ойрхон байсан бэ гэхээр айлын том ээж аваа хийж одоо ажилтаа гэл өглөө гараад орой ирдэг. Орой ирэхэд нь яаж нэг манай хоёр дүү чинь бас дийсхэн дан 3 банд өгдөг гэсэн. За. Тэгээ 3 эрэгтэй хөлттэй айлын том болохоор ер нь бол галтгоо бол тэгэл өсөөсийг үл ирж байгаа юм л да. Тэгэл анх бол ер нь 2 дугаар анги гэхэд л ер нь одоо миний санджгаар цөв мөнгө ер нь хийгээ тавьчихдаг. За ингээл гэрт одоо манай ээжийн дүү ирээл би нөгөө хоол хийцэн ингээл аав ээж хоёрыг хөргөж игэл ирсэн чи би ингээл 3-4 юмд баах юм хийцэн л байж ирсэн гэсэн. Тэгсэн чи хоол идчихэд яваа штаа гэл тэгсэн чи одоо энэний одоо хоол хийн гэж юу бахав та гэл. За нэг жоох хийчих гээл ясан чи сүүл рүү 2-3 нэмүүлж идчихгээл одоо гэл ярьдаг. Тэ ер нь бол тогооч мэргэжилтэй болоход бол манай эмээ угаасаа насаараа хүүхдийн имлэгийн тогооч байсан. Тэгээд эндээсээ одоо гавьяаных амралтанд гараад одоо бас нэг 80 гарцсан буурай байна. Тэгээ ер нь эмээмээс тогооч болоход нөлөөлж ирсэн. Тэгээ манай ээж маань зургуулаа байдаг юм 4 тогооч байдаг. За. Энэ бол манай хамаатан тогооч нар нэлээ их байдаг. Тэгээ одоо манай аавын одоо аавгах гэд бас лам хүн байсан байна. Тэгээд энэ оюутны байрын хүүхдүүдийн хоолыг энэ насаараа хийсэн. Тэгээ ер нь бол хоёр талдаа л ер нь тогоочтой. Тийм ээ тий. Бид өмнө нь бол ингэж боддог л зөвхөн одоо эмэгтэйчүүд л хоол хийх ёстой. Гэрийн эзэгтэй л одоо хоол хийдэг. За тэгээ бусад бүх зүйлээ ингээ зохицуулдаг гэдэг ч юм уу тийм ээ. Гэрийн одоо тэрхүүнд бүхэл ажил одоо хийх ёстой гэдэг юм ойлголт байдаг байсан бол одоо энэ маань гэд огт эсрэгээрээ болж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Би одоо ингээд бас өөрөө санд юм а. Багадаа нэг юм будаатай урга хийх гэдэг. Нөгөө будаатай урга маань гахаа нэг юм махтай. Тэгээ нөгөө будаатай ургасан чинь ямар ч амтгүй болж иж лээ. Тэгээ тэрийг эзэн хүмүүс хөө ийм хоол хийгээд тахтай яг одоо эмхтэй юм байж гээ. Дээрээ тэр гинт бас санагдчихлаа. Тэгээд хоол хийхэд ер нь та хэд юм нэг юм баримталтай зарчим яг юу байна? Магадгүй ингээд хоолыг хүн өөрийнхөө ингэ чин сэтгэлийг зориулаад хийх юм бол илүү амттай болдог гэж ярьдаг. Хоол хийхэд одоо хамгийн чухал зүйлс яг юу байдаг юм бэ? Одоо хүнд одоо хоолчод нөгөө эмч мэрэгчлэлтэй бол энэ хамгийн ойролцоо мэрэгжил байгаа даа.
Эмч бол одоо нөгөө өвцөө эмчилдэг бол хүн бол одоо хоолоор одоо эмчийн бицэж гсэн жорч үүдэг юм уу те. Тэрс нь одоо хоолоор бас хүнийг өвдөгчж болж байна, хүнийг эмчилж болж байна. Тэгэхээр одоо хоол бол ер нь эрүүл ахуй талдаа дээрээс нь тэр хоол хийж хүн тодорхой хэмжээнд бас хоолны мэдлэгтэй. Айл ямар бүтээгдэхүүнүүд хоорондоо зохицох уу, зохицохгүй юу. За дээрээс нь би одоо нөгөө одоо нэлээд шавнартай, дүүнэртэй болцсон байгаа да. Тэгээ бас энэ олон жил ажиллаад ирэхээр ингээд биднээс бас үлгэрдэрэл аваад ингээд явж чад үнэртэй болохоор одоо чи хоолоо хийхдээ одоо хамгийн хайртай хүн чи хинбэ гэж асуухаар манай аав ээж эмээ гэл ингээд хэлсэн. Тэгэхээр энэ хүмүүстэй л одоо хийж өгч байгаа гэсэн тийм сэтгэлээр хийхэд чиний хийж байгаа бол ийм болно гэхээс хор болохгүй хамгийн гоё л амттай болно л гэж ер нь загч хэлдэг. Өөрөө ч бас яг тэр одоо үзэл баримтлалаа бол ер нь л мөрдөж л хоол хийж байгаа гэсэн. Одоо жишээлбэл одоо хийж байгаа хайруулын тавг маань одоо хаар туулганы холцтой юу, холцгүй юу, хийж байгаа бүтээгдэхүүн маань органик хүнс мөн үү биш үү гэх чинь л олон юм л нөлөөлдөг л дөө. Мэдээж эрүүл ахуйтай маш холбоотой тийм мэдээж цэвэрхэн байж чинь яг хоол үйлдвэрлэлийн процесс явагдана. Тэгээд хоёрдугаар ЖП маань хэлсэн мэдээж хандлага тийм хандж хийж гин тийм сэтгэл хэр зориулж гин зүгээр ингээ хайчих юм бол тэргээс ямар ч гоё хоол болохгүй байхгүй. Тийм тэгээ 3 дугаарт бол жоохон бүтээгдэхүүний боловсруулах жоохон мэдлэг одоо хүн органик хүнс хэрглэж байгаа мөртлөө тэрийг буруу боловсруулаад зүгээр л цатгах хүнс болгоод байдаг. Тэгэхээр тухайн хүнсний бүтээгдэхүүнээс шимт ижил авч чадахгүй тохиолдол зөндөө байдаг тийм. Тэгэхээр бид нар бол органик хүнс хэрэглэнэ. Тэгтээ тэрийг зөв боловсруулж тий яг өөртөө хэрэгтэй хэмжээгээр нь хэрэглэх нь зүйтэй л гэж би боддог тоо. Зөв боловсруулна гэдгийг бас та дэлгэрүүлж өгөөч. Бид хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөр нь сонгож авахдаа юуг анхаарах хэрэгтэй байдгийг. За магадгүй одоо ингээл хөлдөөгөөл тий асна оноо бүгдийг ингээд уд савнд хийгээд хөлдөөдөг. За тэгээд тэргээ хавар намар одоо хэрэглэнеч гэдэг юм уу. Ийм зүйлс байдаг. Энэ л дээр таас зөвлөгөө өгөөч. За мэдээж бол хамгийн чухал процесс нөгөө дулааны боловсруулалтын процесс гэдэг. За энэ нь бол 15 юм боловсруулах арга байдаг. Шарах, жигнэх, шалцлах, хуурах, тэгээд сүүлийн боловсруулалтнууд хүртэл вакуум машинд хүртэл өөрөөр нь болгодог юм технологи гараад ирсэн. Тэрийг соус байд буюу усан бааны боловсруулах арга гэж ярьдаг. Тэр арга дээр болохоор ерөнхийдөө нөгөө тодорхой хэмжээний усанд их усанд за тухайн бүтээгдэхүүнийг вакуумдаад өөрийнх нь шүүсийг өөрөөр нь болгох. Тэгэхээр амьд имийн алдагдал маш багтаа арга гэж үздэг байгаа. Тийм. Боловсруулалтын аргууд дээр тийм байгаа. За тэгээд хүнсний ногоог бол бид нар угсаа харах тий өнөртөх хүрэх мэдрэхүүгээр 5 мэдрэхүүгээр ингээд шалгаад авчичаа. За тэгээд мэдээж бид нар муу юм бол авахгүй шүү дээ. Тэгээд сайн ногоогоо яаж хадгалах уу тий зөв хадгалж гин үү мэдээж угааж цэвэрлээд бохирдлоос нь арилгаад хийх. Тэгээд ногоо болгон өөрийн гэсэн чихтэй өөрийн гэсэн одоо тухайн бүтцтэй. Тийм учраас тэр бүтцийг алдагдуулахгүйгээр угааж цэвэрлээд сайхан амьсгалуулж авах хэрэгтэй гэж би боддог. Амьсгалуулна. Тийм. Ер нь бол хөрөгчөндөө хийж байгаа бүтээгдэхүүнээссэн жоо хооронд зайтай, тий угааж цэвэрлсэн, хатаацсан байх. Хэн бол ер нь бол хүнсний ногоо муудах нь маш бага. Тэгэхгүй бол манайхан авчаал тэр чигээр нь бас хийцдэг тий. Тэгээд тэрийгээ шууд хэрэглэгч юм тохиолдол бас гардаг шүү дээ. Миний оронд шууд анхны бохирдлыг цэвэрлээд тий эхний ажиллагааг хийгээд тэгээд жоохон сэврийн гэж ярьдээ. Сэврээгээд ингэж хадгалуулах хэрэгтэй. Нэрээ угааж болох юм биш тий. Одоо бид нэр чинь шууд бараг тэр нөгөө нэг шороотой чигээр нэг уутанд авчраал тэр чигтэн л одоо шууд хөрөгчөндөө хийгээл хадгалчтай. Гэтэл тэр хөрөгчөнд яг хідэн температурт ногоо бид нар хадгалах хэрэгтэй ингээд бас ингээд мэдих зүйлс маш их байдаг юм байна. За тэмцээнлэг бас эргээд орё. Мэдээж та бүхний минь оролцсон тэмцээн уралдаан болгон ямар нэгэн байдлаар одоо ингээд туршлага хоримтлуулаад л тийм шин зүйлийг олж мэдээд л нэгээд л бас ингээд яваад идэг болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн одоо оролцсон Малайз улсад бас энэ тэмцээний яг онцлог нь юу байсан бэ? Эндээс юуг та хэд маань сурч аваа одоо бусад улс орны тэр олон одоо оролцогчид байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ болгоноос та хэдийн мэдэж сурсан. За магадгүй их орондоо одоо хэрэгжүүлэх боломжтой юм зүйлс юу байсан юм бол? За ер нь бол тэмцээн уралдааны хамгийн гол одоо өгөөчтэй одоо бидэрт одоо тэмцээнд одоо оролцож байгаа шалтгаан маань бол энэ яг өөрсдийг одоо тий одоо Монгол тоогооч нь хаана явж байна. Дээрээс нь бусад олон орны тоогооч нартай ингээд нэг төрлөөр яг ижлэх минут, яг ижлэх одоо 5 хүнсээр ингээд өрсөлдөд яаж яхад
бие биенээсээ ингээд авах одоо ингээд төрөл бүрийн одоо юм. Ер нь бол нэг сургалтын арга хэлбэрлэгжсэн. Тэгж ойлгож болохоор. Ер нь бол боловсруулалтыг ингэж хийдэм байх. За технологиг ингэж хийдэм байх. Өөрөө оролцож байгаа ч гэдэм үү оролцоогүй одоо төрлүүд дээрээ за Солонгосын оролцогч нар яаж оролцож байна? Тайваныхан, Сингапурынхан те. За хүнсний бүтээгдэхүүнийг яг яаж боловсруулж чинь жигнэж гин үү? Эсвэл одоо ингээл жишээлбэл одоо месен баланс буюу одоо ингээл хийж байгаа тоног төхөөрөмж болон дээрэс нь тэр болгож байгаа бүтээгдэхүүний процессыг одоо тайм одоо хугацаа тавиад за хэдэн минут яаж гинж гин. Одоо жишээлбэл одоо ингээл би Тайваны оролцогч гэсэн дэлхийн яг глобал тэмцээнд ингээд харж байгаа өөрөө нэг оролцоог өдрөө яг хажууд нь эхлэхээс нь дуусал ингээл харж чад. Яаж бэлдэж гин тоног төхөөрөмжтойгоо одоо хэр одоо сайн одоо тассан байна. Дээрээс нь тэр одоо нэг хүний хийсэн бэлтгэл байгаа даа. Тэгэхэд одоо ингээл хамгийн удаанаас нь хийгээл ингээд яваад байхад чинь одоо жишээлбэл одоо глобал шип челленж бол ихэд 120 минутанд эхний 75 минутан дээр 4-5 автозэр авчиж байгаа. 100 шаа. За тэнгууд нь дахиад 20 минут 15 минутын дараа үндсэн болно гарч. Тэгээ хамгийн сүүлийн 120 минутанд дээр десерт нэгээд 4 гээд 12-5 курс ол гарч. 12-5 3 курс. За ингээд хийгээд яхад ерөөсөл хамгийн одоо ингээд удаан боловсруулдаг, уддаг бүтээгдэхүүнөөсөө хийгээл ингээл яваад тахад чи яг тавган дээр байгаа бүтээгдэхүүн яг зэрэг 3-4 одоо бүтээгдэхүүн зэрэг болж байгаа жишээ нь. Тэгэхээр тэр болгоныг бүтэнгийн одоо хүн өөрийн хувийн зохион байгуулалт цагаа хуваарлах гэл ингээл 6 цагтаа оршиж байгаа байхгүй. Ингээл энэ дуурангууд нь шууд тэрийг шууд автоматаар аваад дараагийнхаа юм хийхдээ шууд цагаа тавина. Дуурангууд нь авна. Ерөөсө тэн дээр нөгөө олон юмд янгут чинь ганц 2 секунд гэдэм 30 секундын наадлын одоо дулааны боловсруулалт гэхэд нэлцаад ч өгөх юм уу нэлцаадаг байд юм уу 1 минут дутуу байхад одоо жоохон түүхий байдаг юм уу те гих жишээдний одоо биенээсээ маш олон юм суралцж байгаа л гэсэн үг. Дээрс нь маш олон гадны тоглогчтой найз нөхөд болж байна. Биентэй дуршлах солилцоол биенийг одоо жишээлбэл одоо биенээсээ асуух зөвлөх юм байвал зөвлөд явах жишээ нэ. Одоо харьцангуй бас Монгол тоглогч нар маань одоо өмнө одоо бидний ч одоо энэ замыг гаргаж ирсэн маш олон одоо мастер шефүүд байгаа. Бидний багш нар байгаа. Энэ одоо жишээлбэл одоо Монголын тоглогчны холбоог дэлхийн одоо тоглогчны одоо гишүүн байгууллагаар одоо бүртгүүлснээс хойш одоо бидний тэмцээн уралдаанд орох замууд маань гарсан. Энд одоо агч нар маань маш сайхан амжилтуудыг үзүүлээд бидэд ч одоо араас нь яг одоо буйхаг нь таслахгүй яваад одоо араас дараагийн үеийн төлөөлөл залуучууд мөн орчлоо одоо ингээд тэмцээнд яваад ирж байгаа нь бас манай хоол үйлдвэрлэлийн салбар Монголын бас одоо хоол хүнс чинь хамгийн чухал юм болчиход байгаа. Тэгэхээр чинь одоо энэ дээр ерөөсөө бид нар салбартаа оруулж ил хувь нэмэр дээрээс нь бас Монгол улсын нэрийг бас дэлхийд гаргаа явж яах гэдэгт нь бас багаараас маш бахархдаг. Түрүүн бас та хэллээ. Монголчууд яг хаана яваа вэ? Яг энэ хоол үйлдвэрлэлийн салбартаа гэдгийг бас нэг таних, мэдэх энэ одоо боломжийг нь олон улсын зэрэглэлийн тэмцээнүүд харуулдаг гэд. Нэрэл яг тийм биш үү, тийм ээ. Гэтэл одоо бид нар ингээ та хэдийн оролцсон тэмцээн уралдаанаас авсан энэ одоо шагнал, цом, тий медаль гэд энэ бүх зүйл чинь ерөөсөө л одоо Монгол улсыг л төлөөлж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол улс дэлхийгээс хоцроогүй юм байна. Ер нь хөл зэрэгцэж явах үед бол явж байгаа юм байна. Бүр болж өгвөл бүр илүү одоо дээш ингээд агсан төвшлөө орж байгаа юм байна гэдгийг бас хараад та хэдэрээ яг энэ салбарт ажиллаж байгаа та хэдэр бас бахархаа сууж байна л да. Тэгэхээр ер нь цаашдаа та хэд маань одоо ингээд оролцохоор зарсан нэг олимпик хэл дурдлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр олимпик гэдэг яг энэ төрөлд оролцохын тулд магадгүй одоо юм шалгуурууд нь хэр их тавигдсан байдгийг. Одоо хамгийн юм чухал одоо шалгуурууд нь яг юу байдгийг. За тэгээд бидний ингээд үзээ сонсоод байж байгаа олон залуучууд байгаа л да. Яг энэ хоол үйлдвэрлэлийн чиглэлийг сонирхдаг, энэ чиглэлээр ажиллахынсан, сурахынсан гэж бодож байгаа залуучууд байгаа. Тэгэхээр энэ залуучуудаас хандаад хэлээч бид яг юунаас эхлэх ёстой вэ гэдэг. Яаж нөгөө шалгуулалтанд гардаг вэ гэсэн чинь тийм. Одоо сая бидний явсан тэмцээнүүд рүү ер нь бол ингээд медаль шагнал байрт аваад ер нь бол дараагийн ирэхүүд ер нь үүсэж байгаа. За тэгээ бид нэр багийн амжилтууд байна тий. Хувь хүний амжилтууд байна. Эдгээр нийлүүлээд бид нөгөө олимп руу явах хүсэлтэд өгөхөд бол боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ шинүүд нэгдэж байгаа гэсэн. Оноогоор дүгнждэг гэсэн үг. Тийм ер нь бол тийм. Тэгээ сая бид нартай өрсөлдөжсэн хүмүүс одоо олимпиад орж исэн гарууд тий тоглогч нар өрсөлдөгч нар маань сая бидний хажуу зэрэгцээ тоглож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тийм Азийн бас аврагын
Азийн аврал гэсэн үг юм да. 3 тогооч нь дараа жил дэлхийн аврал явах учраас. Тийм. Тэгээ яг мөр зэрэгцээд яг энэ шилдэг 28 хүнтэй тий. Төрөлдөө 14 өрсөлдөгчөөр өрсөлдөнөд чинь маш гой боломж байсан. Гэхдээ бүгд нь ижлэх материал өгсөн. Үндсэн материал нь салаадан дээр бол нэг үндэсний бүтээгдэхүүнийг за тэгээд үндсэн хоолн дээр нэг үндэсний бүтээгдэхүүн, десертн дээр нэг үндэсний бүтээгдэхүүн. Тэрийг харин юутай хоршуулж тий ямар сүмстэй ингэж нийлүүлж зохицлохыг харж байгаа. Тэгэхээр маш юм тэнцвэртэй дарга гэж санагдсан. Тийм. Бүгд нь ижлэгэн хүнс. За тэгээд тийм. Хачир сүмсэн л өөр. Тэрэн дээр яаж боловсруулалт хийх үү? Яаж болгох уу? Тэгээд дулааны хэдэн боловсруулалт ашигласан байна гэдгээр нь хачир сүмсний зохицол хэр таарсан байна. Нүүрсээс урагны харьцаа ямар байна гэдэг бүх юмыг ингээд шалгаж дүгнж тавьдаг тий. Тэгэхээр маш том тийм сургалтанд яваад ирсэн. Тэгээд тэмцээн болгоноос ерөнхийдөө сурж байгаа. Тэгээд цаашдаа одоо ICAP-QS гэдээ явах юм бол бидний баг улам өргөжих хэвээр. Ер нь бол багийн тэмцээнүүд бол 8 хүнийг гишүүнтэй байдаг. 8. Тийм. Тэгэхээр бидний баг улам өргөжөөд тий дараагийн баг маань хүртэл ингээд одоо амжилттай үзүүлээд ирж байгаа шиг баяртай баг. Тийм. Залуучуудад яг энэ чиглэлийг сонирхож байгаа залуучуудад. Цааяр залуучууд одоо хандж хэлэхэд бол ер нь яг нэг энэ мэрэгчлэлтэй өөрөө дурлах хэрэгтэй. Бас дээрээс нь тууштай. Шантрах үед бол нэлийн байдаг. Одоо тоогооч нар ч одоо ер нь хүнд хөдөлмөртөөр нь ордог. Жишээлбэл одоо өдөрт 12-оос 15 6 цаг зогсох жишээ нь дан зогсоо. Дээрээс нь одоо яг хоол хийгээд байгаа мөртлөө бидний бас нэг санаа зовдөг юм. Яг өдөр одоо ингээл хүмүүс цайны цагаар хоол хийгээд ээж тоогооч нар яг эд ажлынхын цаг байдаг. Тэгэхээр одоо байгууллага гэхэд ч одоо ажилчдын одоо хооллох цаг хугацаа тий рестораны одоо үйлчлэхний байгууллага бол тэр одоо ажилчтай тэр одоо хоол идэх цагийг бас гаргаж өгөх юм бол бас тоогооч нарын одоо энэ өвчлөлч үйдэг юм уу. Дээрээс нь зарим ресторанд бол 2 3 цаг ингээд амрах жишээ нэ. Тоогооч нар за бэлтгэгч нь бэлтгэлээ гэдэг ингээд байж хооронд яг н одоо цайны цагаас оройн арчаад хүртэл тоогооч нар хөлөөгаараа амраагаад цай кофег уугаад байх жишээ нэ амралтын өрөөтэй. Зарим байгууллагт бол ер нь бол тийм байдгүй. Ерөөсөө баг ажилтны хоолыг одоо 1 2 гээд тэр одоо цайны цагаас өмнө идэж амжихгүй бол ингээд орой 5 6 хүртэл баг ингээд хоолоо идэж амжаагүй ийч зөндөө байдаг. Тийм. Ачаалаасаа л болно гэсэн. Тэгэхээр одоо энэ бол баян хоол хийж байгаа хүмүүс ихэд чинь одоо хотод үед юм хоол боловсруулах замын маш олон одоо өвчлөл бас үүссэн байдаг. Хоол боловсруулах замын. Одоо жишээлбэл одоо нойр улчирхаач үйт юм уу, цөсч үйт юм уу. Тэнгүүтээ өөртөө яг одоо энэ хоолн дээр байж байгаа усуд чинь л ер нь бол тэгээд хувийн зохион байгуулалт дээрс нь байгууллагын бас нэг юу байх хэрэгтэй байдаг. Хүмүүсийг одоо ядаж л өглөө ажил эхлээд хаалга онгохоос өмнө одоо үйлчлэгээ эхлэхээс өмнө одоо хоолой идсэн байх жишээ нь ч үйт юм уу. Тэгээ шингийн имийг бас халуунд ажиллаж байгаа хүмүүс бол баг энгийн үнээс 2 дахин илүү ууж ижил шингийнхээ хэмжээг аавна. Тэгэхгүй л хөлсөөрөө маш их гарна шингээ тий. Тэгээ жишээний юмнууд байдаг. Тэгээд одоо ингээд сурж байгаа хүүхд залуучуудад бол ер нь бол яг мэрэгчлэлтэй бол өөрөө дурлаа тэгэл одоо юу л байх юм бол тууштай л байх юм бол тэгэл амжилт үзүүлнэ. Юмыг одоо баг гэлтгөө хүн болгоноос суралцах хэрэгтэй. Жишээлбэл одоо би чи тоогоочлохдоо ингээл намаацтай ажлын гараа эхэлж ирсэн. Тэгээ ингээ эхлэхэд чи оронтой болтохгүй сургууль төгссөн хүүхэд нь ажлын туршлага байхгүй. 2 сар ачаалттай газар угаах чигээл. За одоо энэ сар ажиллачаал оронтой гарахгүй л өөр газар анкет өгүүлж үзье гээл. Тэгээ байжсэн чи үндсэн олонны туслахаар юу яагаад дараа нь Монгол хоолны тоогоочор ингэж явж байгаа. 2 жил ажиллачаад одоо би ч одоо Golfat ресторанд ажиллаад одоо 16 дахь жилдээ ажиллаж байна да. Тэгээ ингээд тэр нь бол ингээд зарим залуучууд маань ингээд олон газар ажиллах тусам олон юм сурдаг ч гэдэм юм ингээд байдаг. Тэр нь бол нэг газар доктортой мөртлөө өөрөө тэндээ бас сурч өгөх боломж зөндөө байдаг. Тийм ээ. Өөртөө бас боломж гаргаад тийм ээ. Одоо нэг ханах биш илүү одоо би юу хийж чадах вэ? Ямар шин зүйл нь юу вэ гэдгийг сайн судалж шинжилж одоо үзэх, бусад улс орнуудтай харьцуулах гэдэл маш олон зүйл байдаг юм байна. Нэрэл ажил мэргэжил болгон тийм амархан байдаггүй шүү дээ, тийм ээ. Ингээд бид нар шантрах хэцүү энэ үе зөндөө тохиолддог. За тоогоочийн мэргэжил гэдэг бол яалтчгүй хүнд хэцүү.
Тэгэл бид харж байхад ч гэсэн яг л хөл дээр ингээл зогсоол дандаа хоолнд бүх юмудаа бэлддэг хийдэг бараг суугч завсар ингэж гардаггүй бас л хүнд хэцүү мэржлүүдийн тонд яалтчгүй ордог. За ингээд шантрах үед байдгаа гэд хэллээ. Яг энэ үедээ ингээд та магадгүй өөртөө уран болгоод хэлдэг тэр өгнөч юу байсан бэ? Эсвэл яг энэ үед танд таны ингээд хамгийн ойрын хүн ч гэдэг юм уу, магадгүй багш чинь, аав ээж чинь, хань чинь ч гэдэг юм уу, нэг тийм хилжсэн гой зөвлөгөө гэвэл юу вэ? Одоо ч гэсэн ингээд санаж идэг мартдаггүй. За ер нь тэгэл одоо ажлын хичээлч гэдэг юм уу. Ер нь бол нэг хамт олонны уур амьсгал маш их чухал байдаг. За ер нь бол арга ирэх бол маш сайн одоо ингээд урцаагаар ажилтдаг ч гэдэг юм уу. Одоо тэмцээн уралдаан баг ийм тийм катеринг ивенттэй гэл баг гэртээ олдохгүй юу зөндөө байдаг. Тэгэхэд бол ер нь бол бас гэр бүл бас маш чухал байгаа та. Дэмжиж जैन те. Бас нэг дуртай сонирхолтой мэрэгчлээ яг ингээд цаг цаваа зарцуулаад явхад бол ер нь л арга ирээ бол маш сайн хойноос одоо дэмждэг тусалцаа ихтэй байдаг. Одоо хүүхдүүдэд хараач гэдэг юм уу. Хойнодоо ингээд гэр бүлийн юу бол ингээд одоо тэмцээн уралдаанд бол 10 хоног ийшээ хүлээ авалт гэдэг юм уу. Энтэн сургууль семинар гэл ингээд явхад гэр бүл маань маш одоо ингээд дэмждэг хэрэг нь бол тийм ч болоод бас ингээд хамт олонны уур амьсгал бас маш чухал байдаг. Жишээлбэл одоо ажлын цагт ч одоо би ажлынхантайгаа яриад идэв юм байна. Хоёр дахь гэр бүл байдаг. За хоёр дахь гэр бүл. За тэгээ хоёр дахь гэр бүл одоо хамт олон маань ихэд чи хамгийн их цагаа баг гэртээ одоо 7 хоногт зарцуулж байгаа цагаас хамгийн их цаг нь баг ажлынхантайгаа байна. Тэгэхээр одоо бие биенийхээ уур амьсгал тэгээд бие биенийг одоо дэмжиж ажиллах. Жишээлбэл одоо мессен дээр байл гэхэд одоо хандлага нь зүт юм ингээд энэ миний хийх ёстой ажилч биш ч гэдэг юм уу те. Ингээд байх чинь юм биш. Одоо ингээд баг өөрөө жоон цавтай зайтай ч гэдэг юм уу. Жишээлбэл нэгнийхээ ажлыг одоо минийх биш гэхгүйгээр л одоо яг хамт ажилланы тэр хандаглах нөлөөлдөг дөө. Сэтгэлтэй л байх хэрэгтэй байна шүү дээ. Хүний юм шүү, энийг би хийх шаардлагагүй шүү гэдээ орхидог биш. Нэрэл ар гэр ингээд нэг за хойно санаа зовх зөвлөгөө болохоор нэг сэтгэлч гэсэн нэг амар идэг шүү дээ. За энэ ажлаа дуусгаж чаад очиход асуудал байхгүй штэ гэж бодохоор яаж м сэтгэл хүртэл ингээд тайван нөгөө ажилдаа ингээд 100% төвлөрөөд юмнуудаа хийгээд байж чаддгаа. За ер нь тэнгэр гэртээ хэр их хоол идэг вэ? Хийдвэ штэ. Гэртээ одоо хоол хийх байна. Тийм. Ер нь одоо нэг хүүхдүүд бас томорцсон бас хүүхдүүд амар сонирхолтой байгаад хийгээд тий. Тэг явчихж байгаа. Тэгээд баярын өдөр бол хийлгүй яг уу. Тийш тий. Амралтын өдөр ч юм уу тий. Өөр амарж байгаа өдөр бол яг хүүхдүүдтэй хамт хоол хийх туртай. Ямар хоол хийх туртай вэ? Өдөрт нэг хоол хийхгүй чинь 12 хоол хийчихтэй байна. Тийм баха тий. Гаасны бүтээгдэхүүн ашиглаад тий. Тэгэл болох гоё олон амтыг амтлуулахын тулд тэгэл хүнсэрэл тэгэл гоё ширээ дөрвөн хоол хийгээл өнөрөө дайрна шүү те. Ямар хоолнд хамгийн их туртай вэ? Хамгийн туртай хоол нь идэх туртай хоол. За бууз юм уу да. Бууз. Буузаал. Эхнэрийн хийсэн цөв юм байна. За буузаал янзын их үү? Хин ер нь бол шүү дээ. Бууз юм. Монгол хоолнууд ер нь бол ер нь илүү одоо хөгжүүлж байгаа. Тийм тэгэхгүй бол ер нь бол одоо жуулчд гэх юм бол ер нь монгол хоолыг айгүй их тий иддэг болсон байна. Сая нэг Азианы рестораны маань одоо ажиллаж байгаа ресторан маань 10 хоол за нафасыг төсөлтөй өдөө аж ахуйн хамтарсаад за тэгээд нүүб рүү орох тийм ажиллагаанд явж байгаа. Тэрний эхний хэвлэл. Сая би Вьетнам очиж тэр хоолнуудаа ер нь хийгээд зургийг авахуулаад дахиад номныхаа юг хийж байгаа. Төслийн ажиллагаа. Тэгэхэд ер нь бол тэнд байгаа бүх хүмүүс бол монгол хоолыг бол ямар гоё юм бэ? Ямар гоё шимдэж хэлтэй юм бэ? Бид нар чинь энэчнээс махаа бүр ингэж авч очоод тэнцээ хийгээд бол цөөн чи ийм гоё юм уу? Бүх газар байгаа юу гэж солонгосын өдөржсэн төслийн өдөртөгч нар ингэж байгаа. Ер нь бол Европч улчиж гисэн тэр хуучин бол одоо хорхог буудаг тэр юутэй байна, тос ихтэй байна тий. Ингээд байна гэсэн. Одоо л харьцангуй ер нь бол идэх хандлагатай тий. Сүйтэй цаг ойлгодог болсон байна. Хуушуур, бууз бүгдийг нэг аяг ойлгодог болсон байна. Тий. Тэр нь бол тэр шигээр монголчууд яг тэр хоолнуудаа ер нь бүр илүү гоё, илүү одоо нөгөө орон нутагтаа төвлөрсөн одоо хүнсний бүтээгдэхүүн ашиглаад илүү өөр төрлийн болгоод салбарлуул илүү гоё санагдаад байгаа. Жишээлбэл говьд хүмүүстэй бооддог ч юм уу тий. Тийм шүү дээ. Тэрүүгээрээ ингээл бус тохон бус нутг нь ингээл гоё жуулчтай дагуулаад ингээд яаж идэг. Тийм хоол бол яалч гэдэг нэг соёлын нэг хэлбэр болчиход байгаа учраас. Тийм шүү тий. Тэгэхээр монгол хоолоо заавал хийж чадах хэрэгтэй байна гэж
Тэгвэл одоо ер нь залуучууд бас сандж хэлэхэд яг нэг бууз хуушуу чимэгдэг тохоо ч байхаа болцсон. Хавар болчихсон. Хавар болцсон. Тийм үү. Тийм. Ер нь бол ихэнх нь гурилтаа ингэж зууралдахгүй одоо бүхэн бэлэн болчиход байдаг тийм. Тэгвэл хуучин бид нар өөрсдөө гараараа хийдэг юмнууд ингэж орхичод байгаа. Тиймэрхүү одоо нэг бэлтгэцийн өдөр нэгдлийн давуу тал нөгөө талаас одоо яг нөгөө уламжлалт талаас бол бас нөгөө чадвар сурах хэрэгтэй байна гэж үзээд байгаа. Тийм бууз буушураа жимгдэг байх, тий гурилаа хэлддэг байх, элдээ сайхан хаараа цовингаа хийждэг байх. Одоос л бүх юм сайхан бэлэн болчихж шээ. Бэлэн одоо ядаж цовын ихтэй хүртэл бэлэн гурил аваад хийждэг байх чинь болчиход шүү дээ, тий. Махан хичээл баг ногоог нь арилгацсан багт шүү дээ. Харин тийш бараг бүх юм бэлэн болцсон байна. Нэрэл 21 аймаг болгоо маань бүгд өөр гэсэн онцлогтой байдаг. Тэгэхээр яг энэ онцлогийг нь бас шингээж өгөх одоо бүрэн боломж байгаа маань хоол хүнсэн дээрээ. За та хэдийн маань ер нь оролцоо одоо энэ тэмцээн уралдаануудад ингээд оролцохдоо Монголынхаа тэр уламжлалт хоол хүнсийг ер нь хэр их шингээсэн бэ? Тийм одоо ямар бүтээгдэхүүнүүдийг хийсэн бэ? Сонирхолтой. За ер нь бид хэд ч одоо нөгөө багийн төрөл дээр нэг одоо нөгөө үндэсний бүтээгдэхүүнүүдийг маш их одоо төлхөө шинэ амт үт юм уу одоо олон улсын шүүгчнэрийн одоо амталж үзээгүй. Яг одоо нөгөө үндэснийхээ онцлогтой идеодыг авч явдаг. За заримдаа бас тэгээд гайлаа гарахгүй ч үт юм уу ураалгахын тэгэл авахын аваал гардаг тий. Тэгэхэд ч одоо энэ 100 бид чинь багийн төрөлд яг 120 минутанд 45 гол хийж. Энэ дээр ингээ 2 десерт 2 аппетайзер за 3 үндсэн хоол тэгээд ингээ шөлтөө хоол гэж баг жишээ нь ингээ бүх төрлийн курс болоод байгаа. Энэ дээр 2 десертийнхээ 1 десертийн жоохон одоо интернэшнл нэг нь болохоор үндэсний хэм маягтай болонготой жоо инновац шингээгээд ингэний одоо хоромгоор одоо чизкейк хийжсэн. Тэгээд 10 гурилыг одоо нөгөө минттэй холиод гайтай болоод бурамтай дотор нь одоо ингээд чацрагнаа хүмүүсийг хийгээд тэгээд гадуур нь одоо ингээд нөгөө сүүн хуруу daarуулыг буталж жагаад одоо рафеле хийж илээ 10 гурилтай. Тэгээд ингээд яхад чинь нөгөө чацрагна гэж яхад чинь зарим одоо шүүгчнэр ч үт юм уу одоо зарим оронд нөгөөс ургадаг болохоор зарим оронд дээрээс дэжгүүрүүдээр нь олдохгүй. Тэнгүүт нь зарим нь шүүгч нэг амсч үзээгүй ч үт юм амт байдаг. Тэнгүүтээ нөгөөт нь одоо энэ camel milk гэдэг одоо ингэний хормог шууд ингээд ярьчингууд чинь одоо технологи алтанд оруулангууд шүүгч нь одоо ингээд бидний хоолны амтлагаа хийхдээ одоо шууд нэг орцыг бүгднийг нь одоо чеклдэг байхгүй. Энэ байдаг орсон нь ороогүй байх уу гэл. За. Тэг ингээ янгууд нь ингэний хоромгоор ингээ хийгээд нөгөө рецепигээ бичсэн байнгут уншгуудаа вау энэ одоо хизээш одоо нөгөө шинэлэг одоо нөгөө тимэний сууж үзээгүй хүмүүс чинь бүр гайхаал бүгд ингээл дуустал ингээл идэл амтлал янгууд. Одоо Монголд одоо нөгөө Азийн ерөнхийлөгч одоо нөгөө орны одоо ерөнхийлөгчнийхэн форум болж ирсэн байхгүй. Төрийн ордонд тэргээр ирж ирсэн одоо Сингапурын одоо ерөнхийлөгч нүртэл янгот би одоо Монголд очиж үзсэн би морины сууж үзсэн гэд тэгж нэгж байгаа байхгүй. Тэнгүүд энэ ямар сони юм бэ гэмгэл тэнгүүд чинь нөгөө 4-5 хтэй хоолч одоо 2 нь үзэсгэлэнд 2 нь шүүгчнэртэй ингээл очингууд чинь нөгөөдгөө чинь бүгд ингээл амар олон хүмүүсийн л багийн хоолыг ингээл амтлаалаа чеклий чиглэл манайхыг бүгд дуустал нийтсэн. Дараа нь нөгөө үзүүлэнгийн юун дээр бидэрт нөгөө фидбек гээд хоолч юм байсан. Энэ дээр ийм ингэж ажиллах хэрэгтэй байсан. Энэ гоё байсан. Энэний харьцаа ийм байна. Чи тийм үү бүх зөвлөгөөгөө өгдөг. Эндээс л бид чинь нөгөө хідэн комент сонсож авахгүй ч л ер нь бол тэмцээн уралдаанд оролцсон. Тийм ээ тий. Хамгийн чухал хэсэг нь л энэ шүү дээ ерөөсөн. Үгүй чи энийг бүр ингээд бид нар идчмээр өнгөтэй үссэн дээр тавьсан юм хүртэл идэх гээд байгаа байхгүй шүү дээ. Тэгээ одоо өмнө ингээд яхад чи одоо бид чи Таиланд яхад чи одоо нөгөө пастаны төрөл мөрлөгт чинь одоо нөгөө борцыг блендердэж гурилаа зуураад нөө за одоо нөгөө борцтой паста хийдэг ч гэдэг юм уу. Гурил нь борцтой. Тэгээ одоо соусонд баг зэргийн хүмүүлж үйд юм уу. Ер нь бол ингээд үндснийхээ бүтээгдэхүүнүүдийг ер нь бол бас хэрэглэх гэж нэлээд зорддог. Шүүгчнэр хүртэл одоо нэг шинэ амтлангуудтай амар баяртай байдаг. Тийм л дээ их өрөмөц өөр хамт байдаг гэж тааш штэ. Бид ч бол яах вэ өдөр тутамдаа аль боломжоор идчихдэг учраас нэг төдийлөн одоо ач холбогдол өгдөгч гэдэг юм уу тийм байдаг. Энэ рапело гэлээ ингэний хормог гэлээ магадгүй одоо хоёр минь хоол яг энэ хоол үйлдвэрлэлийнхаа салбарт
олон жил ингээд тууштай ажилласан хүмүүс шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр шүүгчдэд амсуулж исэн яг энэ тэмцээнд оролцохдоо яг хийжсэн энэ одоо хоолнуудаа энэ одоо амттан десертнүүдээ Монгол улстай хийгээд магадгүй одоо монголчуудаа ингээд хүргэх гэдэг юм уу те тэр гой ингээд амтыг ингээд мэдрүүлэх гэдэг юм уу. Энэ л тэр өөр нь хэр анхаардаг вэ? За ер нь бол одоо нэг тусгай зэсч үт юм уу те. Одоо жоохон тийм юу одоо өөрийн одоо нэрийн хоолой гаргасан ч үт юм уу. Яг юм тусгай арга хэмжээнүүд дээр бол тэдрийг бол гаргадаг. Гаргадаг үү те. Жишээлбэл нэг 20-30 үний одоо юм эмч ч үт юм уу. За эсвэл одоо нэг фестивал дээр ч үт юм амтлагаанд идэр дээр бол нэгтэй энэ бол тэдрийг бол амтлуулаад явчих гэсэн. Өөрсдөө бас зохиож байгаа одоо эстрадын менюн дээр гэсэн бас зарим одоо нэг хоолныхаа хамгийн давуу талын ч үт юм уу нэг хашинд нэт юм үндсэн бүтээгдэхүүнээр хүртэл оруулаад юу нэр явдаг гэсэн үг. За тэгвэл ямарсан хүн бүр очиад амтлаад үзэх бүрэн боломжтой л байгаа юм байна гэж ойлгож болохоор юм байна. Ер нь одоо ингээд цаашдаа энэ Монгол хоолны онцлог гэдэг зүйлийг бид дэлхийд одоо илүү сайн, илүү түгээд, илүү одоо танилцуулахын тулд, таниулахын тулд юу хийх шаардлагатай гэж ер нь бодож байна. За энэ дээр бас тодорхой хэмжээгээр ямар дэмжлэг тусалцаа одоо шаардлагатай гэж ер нь хардаг вэ? За энэ дээр бол одоо бас нэг гоё контент явж байгаа юм билээ. Одоо Монгол HT телевиз биш Централ ТV-гээр гарч байгаа тийм. Манай захирал Батмаг гэдэг хүн маань Монголын амт гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. Тэр надад айгүй сонирхолтой санагдсан. Яагаад тэгэхээр яг бидний мэдхгүй байгаа тэр нэг орон нутгийн хүнстэй тэрийг ингээд биднэрт яг ингэж монголчуудаа ярина гэж тайлбарлаж тэ энэ нутгийн хүмүүс ийм хүнс хэргэлдэм байна. Тэ ийм байна, гэдэм байна гэдэг юм яг нөгөө нутгийн ялгаануудыг гаргаж өгч байгаа юм болов уу те соёлоодыг гаргаж тэндээс бид нэр бас гоё юм цаастаастай бас те санаа аваад тиймэрхүү юм хийх маш том боломж гарч иж байгаа гэж харж байгаа. Маш сонирхолтой нэвтрүүлэг болох бах сая. Тэгээ энэ зөө одоо тэгээ удахгүй зүгээр гарах юм шиг үлээ. Ер нь бол одоо бус орнуудын ингээд жишээг хараад байхад бол одоо ингээл Солонгос одоо хоолч үт юм одоо дэлхийд ерөөс баг мэдхгүй орон байхгүй ч шүү дээ. Энийг болохоор нөгөө хоолны юу кино соёлын урлагаар нь хоолны соёл ингээд байнга одоо соёлын яам нь ерөөс ингээд баг л кино болгон дээр л Солонгос бол баг гаргаж чийнэ. Энэ нь бол хоёрын нөгөө соёлын яамных нь бодлого дээрээс нь ингээд кино урлаг, хоолны урлаг хоёр ингээд хослуулад ингээд дэлхийд хоолоо таниулаа явчихна гэсэн. Тэнгуут чинь манайх чинь одоо нөгөө одоо хоолныхаа соёлыг одоо дэлхийд яаж гаргах вэ гэхээр одоо яг тийм бодлого бас хэрэгжүүлвэл бас зүгээр юм болов уу гэж бас боддог. Одоо жишээлбэл пошл гэж яхад чинь шууд тэр одоо суши ихэд чи одоо шууд Япон хоол байна тийм паста гэж яхад чи Итали гэл ингээл бүгд одоо ингээд дэлхийд дархлагдсан байдаг. Тэгж одоо Монгол хоолч өөрөө нөгөө бэлчээрийн одоо мал аж ахуйтай болохоор мах нь одоо хурцч үт юм уу. Ер нь бол одоо Монгол хоолоо жоохон одоо нөгөө тэр хурц одоо тостой юуг нь одоо ингээд багасгаад яг тэр одоо жуулчдад одоо гаднаас ирж байгаа хүмүүст одоо Монгол хоолол маш сайн сурталчлах хэрэгтэй байгаа та. Одоо жишээлбэл өөх тосыг харьцангуй бага хийдэг ч үт юм уу. Эсвэл ногоогоор авьжуулдаг юм уу. Монгол амтыг мэдрүүлээд энийг бас тэгээд бас кино урлаг өөр одоо бусад одоо соёл түгэгч нэрээр одоо ингээд уламжлаад явах юм. Одоо энэ бол жуулчд бол харьцангуй ирээд байгаа тий. Зарим нь одоо нөгөө манай хоолч хурцтаад ч үт юм уу, өөрсдөө зарим нь идэж чаддгүй ч үт юм уу. Зарим нь харьцангуй зарим нь болохоор ямар гоё амттай мах вэ? Ямар гоё хоол вэ гэл. Нөгөө цөөн дээр өршлөд цөө гээл хөтчин чинь нэг Япон жуулч ингээд ямар сэнд нэр өгцөн байгаа байхгүй юу? Цөөнг. Тэгсэн чинь энэ хоолыг би нэг юм гоё юм цагаан шилтэй хоол Монголд идсэн. Тэрийг идэх гэж ирлээ гэсэн чинь нөгөөт нь бүр хайгаад кайлцтай шил тойгны шил байгаль хоол өгч үтсэн байна. Тэгээ байжсэн чинь нэг жолооч нэг лөө гайд нэг лөө нөгөө өмнө өдрийнхөө цөөн дээр цүүдэ цай гэдээд байсан чи өө наа чи миний хайгаадсан хоол шүү дээ гэдэг шиг. Ер нь бол ийм байх жишээ нэ тэгээ. Тэгээ жоохон нэг инновацчлаад гоё Монгол хоолоо дэлхийд сурчлаад гаргах юм бол манайх шиг одоо ийм органик хүнстэй дээрэс нь мал нь одоо ингэ бэлчээд явж идэх газар бол маш ховорлж идэв шүү дээ. Нэрэл тийм шүү нөө хоол гэдэг бол яалч шүн үндэсний соёл байдаг. Тэр үндэснийг бас илэрхийлэх нэг илэрхийлэмж байдаг учраас энэ л тэр бас аль талдаа л ер нь анхаарах шаардлагатай байхны. Одоо тэр нөгөө нэг өглөөний цаас их чухал гэдэг юм болоо гэж боддог. За тэр дундаа нөгөө жуулчд
хятад тийм ээ одоо ингээд орон нутгуудаар Улаанбаатар хот гэхээс илүүтэйгээр нөгөө орон нутгуудаар маш их явдаг. За тэгээд байгалийн үзэсгэлэнд бүрдсэн одоо энэ цогцлбор газруудаар аялах юм сонирхол маш их байдаг. Тэгэхээр энэ одоо цогцлбор газруудад байрлаж байгаа тэр кемпүүд, аялал жуулчлалын тэр байгууллагууд бүгд одоо өглөөний цанд яг анхаарал өгөөд ач холбогдол өгдөг байгаасаа гэж бас хүсдэг юм аа. Тэгэхээр өглөөний цай магадгүй одоо жуулчд маань ирээд идлээ гэхэд хашил өгдөг бүтээгдэхүүн байхыг үүсэх аргагүй, ямар нэгэн асуудлаас бий болохыг үүсэх аргагүй байдаг тийм ээ. Нэг сонирхолтой нэг юм хидэд асуултуудыг би бэлдсэн юм аа. Тэгэхээр энэ асуултуудаа одоо ер нь та хэдээсээ асууя. Ярилцлагын цаг маань өндөрлөх том төгсөн байх. Ингээ яриа суугаад хахад нэг л мэдгээд цаг хугацаа маш урт өнгөрцөн байдгийн. За бүтэн 3 сарын турш зөвхөн нэг л одоо хоолыг идээ. Тэр хоолоо ингээд өөрөө хийгээд идээ гэх юм бол яг ямар хоолыг хийж идэх вэ? 3 сарын турш нэг л хоол. За ер нь тэгэл би бол гурилтай шүлэх бах та. Борцтой. За нэг хаяад нэг хүмүүл хийгээд ч үт юм уу тэгэл. Ер нь бол гурилтай шүлэн маань шингүүрсэттэй. Монгол хүний бие организм ч үт юм уу. Бүх юмд одоо ингээд ер нь зөгцсөн. Тэгээ ер нь яагаад гэдгийг хэр би хөдөө нөгөө 103 сар л гэхэд чинь ингээд нөгөө мал дээр одоо аавын хахынд очиж одоо зусдаг байсан. За. Юусэн 1-р анги төгснөөс ширэл баг 11-р анги хүртэл төгсдлөө. Оюутан бодлоо л да. 103 сар байлаа. Яг мал дээр. Тэг ингээ яжихт чинь за нэг 7 хоног юм аа 10 хоногт нэг л будаатай ураг юм уу, нэг л цой юм ч үт юм уу. Одоо бууз ч үт юм уу. За нэг хотоос нэг гуант дэрлэхээр нэг шин шүлөөдөг ч үт юм уу. За. Тэнгүүс чи нөгөө цөөхөн бүлтэй. Гурвал одоо нэг хоёр ихч маань одоо нэг хөшөө ах маань гэдэг. Тэгээ ингээ яхад чинь 103 сарын баг за 90 хоногийн баг 70 өдөр л одоо борцтой болтой шилжүүлнэ. Одоо яг юм өгчөөл нарны финал дээр тавиал нөгөө шинэ махтай байж болоод байгаа. Хуучин бол нөгөө цөөхөн бүлт чинь нэг хоног гаргалаа нөгөө чинь муудчих гал ерөнхийдөө л ер нь борцоор л одоо 103 сар борцтой шүдийг бол маш сайн идчихсэн дээ. Тэгээ одоо ингээд нэг тоогоош болоод ч юм ингээ янгуут тэрийг нэг байн хийдэж чадахгүй байгаа. Тэгж байгаа. Тэгэхээр тэр хоолноос л огт залхаагүй огт одоо уудаг байх нь шүү дээ гурилтай шүлнээс. За ер нь бол уудаг том борцтой. За тэгээд нэг юм гатаасан одоо гидсний борц бол маш гоё амттай. Тэгээ зулгаагаал. Хөөхд байхад ер нь одоо тэгээд ер нь бол өөр хоол нэг орж ирэхгүй байна дөө. Гурилтай шил борцтой. За. Мах гурил байхад тэгэл бүх хоолнод байх хэвээр тийм бууз хийж болж явуултай шил. Тэ цөв бантан лавшаа гэдэг тийм маш олон төрлийн хоолнод хийж болж байгаа. Би ч тэгэл ялгаагүй гурилтай шил сонгох. Тэгэл монголчуудад хамгийн тийм шалгарсан хоолнуудын нэг шүү дээ тий. Дундаа тэгэл бас яг л гарттай адилхан 103 сарч тэр чигээрэл борц. Хаа нэг тийм шинэ шилмэл байл. Тэгэл яалцгүй шалгарсан хоол юм уу да? Гурилтай шил. Гурилтай шил. Ягаад шүл сонгоод байгаа юм бэ гэдэг аахгүй. Гэр ажиллагаа нэрэ бах юм уу? Цөөн гэчгэр чи 3 сар хийх гэж ирсэн өстэй. Бас тийм ч юм уу те. Арай хурдан болдог ч хоол юм аа гурилтай шил. Ер нь та хоёрын ингээд хийхэд ингээд бүтлгүүжсэн тийм туршилтууд байдаг. Одоо ингээд шинэ хоол туршиж үзгээд тэгээд тэр нэгэд бүтлгүүцсэн явдал мэдээ байдаг л ах та тийм ээ. Хуваалцаач яг ямар хоол хийхэд яагаад бүтлгүүцсэн юм болоо? Би нөгөө 18 онд бас нэг багийн тэмцээнд орж исэн. Тайланд болж исэн. Тэр багийн тэмцээний төрөл нь шалгаруулалт нь болохоор Мекэн гол гэд байгаа байхгүй тэр Тайланд урсдаг. Тэрний дотор амьдардаг хүнсний бүтээгдэхүүнээр л хоол юм. Тэгсэн чинь тэр нь амар өнөртэй тэр мэлхий зэлхний бүр ёо амар хэцүү байсан тэгээд хурц өнөртэй амтлахад бүр ингээд тэгээд тэр мэлхий бол яалчгүй бүтлгүүцсэн. Бид нэг 3 мэлхий авч тэгээд нэг яаж үтсэн хоол хийж тушиж үтсэн. Тэр л үнэхээр амтлахааргүй дахин амтлахааргүй тийм хоолнууд энийгээс. Тэгээ амтлаад үтсэн чи ямар амттай болчихсон бэ? Бүр тийм яг нэг бүлц шиг болсон. Айгуу хэцүү. Тэгээд зарим нэг нь өгөөд тийч юм. Тэгээд ер нь бол тэр даалгавар нь амар сонирхолтой даалгавар байгаа шүү дээ. Тэгээ муу бүтээгдэхүүнээр хэн сайн чанартай хоол хийх вэ гэдэг. Тийм. Тэгээ бид нөр өөр нэг хүнсний бүтээгдэхүүн ашиглалтаас амархоо ч юм уу тийм. Бүтэн том загас. Тэгээд заавал мэлхий ашигладаг учраас бид нар зөвхөн мэлхийг нь үзгэж идээд бүтлгүүцсэн тэр. Янз янзын юу торхоогоор хоол хийсэн үү? Торхоогоор бол хийгээгүй. Гэхдээ бүгдийг нь бол амссан. Амссан уу? Хоолндоо тэг хийгээгүй. Бүгдийг нь бол амсч үтчихсэн. За, хангаар дээр бүтлгүүц хаал юм. За 10 жилдээ юм уу да. Одоо нөгөө тоогооч болоог байх та юм байна. Найзуудтай нөгөө нэг
Өнөөрөө нэг өдрөөр юунд яваад амралтанд яваад. За. Ишээ одоо энэ хойш лагерын ишэл явж ирсэн юм те. Тэгэл тэ шорлог шарж өгдөг хүн болвол одоо хой эцнүү хүүгэд 10 жил гэхээр махан амталтсаа тэгээд нэг магцхан нэг амтлал хамгийн гоё хоол идгээр чи хийл гэд. Тэгэл яжсэн чинь нөгөөтгөө тэр чинь нөгөө нүүс мүс гэдэг байхгүй. Тэндээс нөгөө мод цуглуулж байгаа л яана түлээл. Тэнгүүтээ тэрийгэ цогшуулаад ингээд нөгөө гал малын тааруулна гэж байна. Эхлээл 50 лсэн чил өөс шараад л гэсэн чил ерөөсөө нөгөө төрүүлэл нөгөө махч нөгөө гадантаас нөгөө гал нь өвчтөй болохоор шаргадаал одоо мөнгө нь гоё болох. Гэсэн чи сүүл рүүгээ нөгөөтгөө яасан чил идэх гэсэн чи доторх нь уулаа ингээд яаж том гिचээ ирсэн. Тэгээ нөгөөтгөө болох гэж байгаа сүүл рүүгээ зарим нь баг ингээд бүрээс нөгөө бүр ингээд шаймэтлэн шараа ирсэн. Тэгэл тэн дээр баахан түлэх юм ах идчихсэн. бүгдийг идсэн. Тэгээд хоёр идчихээс тэгэл одоо нэг гэртэл нэг гэрийн хоол хийгээдснээс ч тэгж яг ил гал дээр ч анхудаа л хоол хийж үзсэн те. Тэр санаанд орж. Аха нэрээ ингээл энэ бүх бүтлгүүтэл маань эргээд ингээд ботход туршилт болсон тийм ээ. Туршлага эргээд суулгасан л байдаг. Бид тэгвэл цаашдаа энэ хоолыг ингэж хийх хэрэгтэй байна. За энэ зүйл дээр ингээд алдсан. Энэ дээр одоо дахиж алдахгүй юм шүү гэдэг. Энэ зүйлийг бид дахин өгөөд л өгдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр алдаа бол тийм чухал гэж би боддог. Эндээс харин хамгийн гол нь яг чи юу сурч авсан бэ гэдгийг л хамгийн чухал болоо гэж боддөг юм. За тэгэхээр дэлхий дээрх маш олон одоо улс үндэстэн байгаа. Тэгэхээр энэ олон улс үндэстнээс та хэдийн одоо хамгийн их таалагддаг. За яг энэ орны тэр рестораны гал тогоонд л ажиллаж үзмээр байна да гэсэн тийм зүйл байдаг уу? Яг л тэнд л ажиллаж үзмээр байна гэсэн. Байдаг байх уу? Бага. За тэгээд тоогоочлол нэг хаан байдаг байхгүй. байгаа шүү дээ. Бүтэн бишрэгчтэй бас байгаа шүү дээ. Тэдний харж тэгж нэг урам авдаг. Тийм. Миний хувьд бол нөгөө одоо Пол Бокюс гэдэг загалмаасын эцэг гэдэг. Одоо Францын тоглож байхгүй Пол Бокюс. Рететүү гэдэг үлдэн гэнэд шүү дээ. За. Тэрэн дээр ерөнхийдөө ингэ төслөгддөг. Тийм. Тэгээ ер нь бол нэг өндөр нөө хоол амтлаад яваад байдаг мөн үү? Тийм. Тэрний жижиг дээр нь яаж оруулсан гэдгийг ярьдیں۔ Тэгээ тэр хүнийг ер нь зориулсан амьдралынх нь гэж рететүү гэдэг үгээр нь ачраар нь тэрний нэрлж тэр хөглөлтөг зохиосон байдیں۔ Оо за. Тэр хүний шав бол Алан Дюкес гэдэг одоо Мишлений өндөр зэрэглэлийн хоттой. Тэгээд 15 ресторантай Франц тоогооч байдیں۔ Тэр ресторанд очиж үзэж ажиллагаа эсэлгэж боддог шүү дээ. Ер нь бол тэр Пол Францд тий Пол Бокюсийн дээр галтгоо болон тэр Алан Дюкесийн галтгоонд л ажиллаж үзхийг мөрөөддөг дөө. За та. Ер нь бол мөн ижлэх. Ер нь бол тоогооч нар ч бид нар л яг одоо тэр үнийг л одоо ер нь бол тэр тэмцээнд ороод үзчих юмсан. Тэр хүний одоо жишээлбэл галтгоо нэхэд ч одоо бүх хэрэглүүд нь одоо хүний биед хэрэгтэй зис бүтээгдэхүүн байдаг. Хайрлын даваг одоо гострол ерөөсөө л нөгөө одоо Франц галтгоо чинь ер нь бол дэлхийн номер 1 галтгоо гэж явдаг байсан тий. Одоо нөгөө 21-р зуун гарснаас хойш ер нь бол Аз галтгоо ер нь дамгаалдаг. Тэгээд ингэ чинь одоо тэгэл Солонгос галтгоо, Япон гэдэг. Ер нь би бас бодод иддэг. Тэр одоо Япон одоо хоол ус хүний биед одоо японочууд яагаад урт наслаад байна? Япон бол маш туртай. Тэгээ тэнгуүтээ одоо ерөөдөө бол бид нар ч одоо Европ, Монгол гээл одоо Франц хоол гээл ингээд явж байгаасаа илүү бас Аз хоол руу маш одоо өөрийгөө сорий гэсэн бодол байгаа да. Ер нь бол яг яг л одоо нөгөө алдартай хоолнуудын бол өөрийн хэмжээнд яг хаяа нэг материал аваад ажлынхандаа ч үт юм гэртээ нэг хаяа нэг хийдэг. Сүүлийн үед бол хийж амжихгүй л яваад. Ер нь бол Аз хоолыг бас маш сайн сураад явъя гэсэн бодол байгаа да. Японы бас нэг юм одоо Мишлений хоттой нэг нэлээд өндөр настай өвөө байдаг. Мишлений хоттой? Тий. За. Мишлений хот ч одоо 2-3 хоттой нэлээд олон жил. Тэгээд нөгөө ерөөсөө тэр ч одоо залуугаасаа хийсээр байгаад одоо чинь баг 90 мөр гарцсан хүн байна уу? Ерөөсөө 2-3 хүн л хоол юм. Тэгээд ерөөсөө тэр ресторан 5хан сандалтай. За. Яг өөрийнхөө гараар хийгээл яг ингээд одоо хүртэл ажиллаад явж байгаа тийм хүн баг. Тэгээ энэ хоёр галтгоонд л ер нь очиж үзхийг л одоо бас дотроо боддог да. Ер нь дэлхийд хамгийн үнэтэй хоол ямар хоол идэм болоо?
тэр үнэтэй хоол мань яг юунаас шалтгаалаад тийм их үнэтэй юм бол Одоо нөгөө тийм одоо нөгөө загсны төрс байна шүү дээ. Загсны төрс нэгдүгээрт маш өндөр байна. За хоёрдугаарт малтууш гэдэг юм уу гэдэг. Малтууш за трюфл гэдэг алдартай. Тэр нь болохоор юм хөрслөг уулын хормоо бэлд ингээ оргодог. За тэрийг нөгөө үнэрчих нохоо гахаагаар олуулдаг. Хүн өөрөө олох боломжгүй. Тийм, ер нь доор нэг нуугдсан байдаг. Тэрийг ер нь үнэрч нохоогоор олуулдаг. За тэгээд тэр малтууш мөөгийг гаргаж ирээд дуудлага худалдаанд оруулаад. За Европод бол тэр нөгөө малтууш мөөгийг авсан одоо тухайн зоогийн газар ч юм уу те хэрэгжилж байгаа юмнууд нь илүү өндөр үнэлгээтэй байдаг. Тийм. Тэгээд малтууш мөөг нь маш юм гоё үнэртэй. Тэгэнгүүт бусад нөгөө хүнсний бүтээгдэхүүнд үнэр юугаа өгч чадвартай. За трюфл тосыг гаргаад тосоор нь маш олон төрлийн хоолыг боломжтой. Ер нь маш тийм үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг байдаг байхгүй. Ямар хүн үнэртэй юм бол? Ер нь бол нэг одоо бензин шиг л үнэртэй. Тийм, ер нь бол тийм. Нэлээд хорцсон үнэртэй. Гэсэн мөртлөө айгүй гоё нөгөө зөгцсөн амттайгаа илүү гоё ингээ хорчиж. Тийм. Гоё гоё амтуудыг гаргаж болдог тийм. Тэгэхээр ер нь бол нэг тиймэрхүү хүнсний бүтээгдэхүүн. Одоо жишээлбэл нөгөө загсны төрснүүд байна шүү дээ. Загсны төрснүүд бас нэлээд үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг болж байна. Каверууд те хар хилмийн ялангуяа төрс үнэтэй бүтээг. Ер нь бол тэгээ нэг үндсэн бүтээгдэхүүн хэр үнэтэйгээс шалтгаалаад хоолны үн те одоо жишээлбэл галууны илэг фогра гэдэг. Тэр нь болохоор нэг галуу илгийг томруулж агаад одоо ийм том илэг болж байгаа хүний толгой шиг. Тэрийг ингээд шараад одоо маш олон төрлийн хоолнууд хийдэг 100 юмуд халуун 100 те. Тэрүүгээрээ бас нэг хоолны үннүүд гарч байна. Тийм фогра тэрийн гэдэг юм хөлдөө хүүтэн зуушнууд гарч байна. Халуун зууш гарч байна. Энд бол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалаад одоо нэг хоолны үн тодорноо. Тийм байна тий. Одоо жишээлбэл вагю гэл мах байна те. Пиу шар хайрыг хөгжим сонсдог те. Симфон сонсдог мах гэдэг. Тэрнээсээ бас нэг аль зэрэглэлийнх нь аль юуных нь мах бай, хэсгийн мах бай гэдгээс нь шалтгаалаад бас үнний хувьд өөр янз янз л байна. За тэрийг мэдээж тэр нөгөө фогротой хоршуулах юм бол бүр өндөр болно те. Тийм тэгэхээр бол нэг тухайн ресторан, тухайн одоо газрууд хэр үнэтэй бүтээгдэхүүн ашиглаж ийн вэ гэж шалтгаалж хоолны үн хамаарч байна да. Тэгж үн дөөшлөлт ордог байна шүү те. Магадгүй одоо ингээд яг цаг хугацаагаар аялаад түүхэн үеийн нэг алдартай хүнтэй хамт хоол хийх юм боломж гарах юм бол хинтээ хоол хийх вэ? Ойрхон байна гэдэг. Тэр шууд бодогдсон юм нэг байлдан дагуултын үед яаж хоол идэх гэсэн болоо монголчууд гэж боддоо ч та. Тэ зэргийн зохион байгуулалт. Ялангуяа ингээд солонгосчууд бол тэрийг бас амар судалсан байт юм байлээ. Монголчууд ингээд хоол хүнсэн дандаа урдаа авдаг тэ. Илүү махтай авдаг. Одоо юу нэг үхрийг нэг гişin шуудаанд багтаацсан байдаг гэдэг ч юм. Тэ. Тиймэрхүү одоо яг тийм Монгол талаас бол тэр сонирхолтой. Яг тэр зэрэг маш олон хүн хоолж ордог чи хэрийн нөхцөл. Тэрийг бол бас нэлээд том хөдөлмөрчлөн хүмүүс байсан байна. Тийм бах тий. Тогооснол тий. Чингисийн үед очиод магадгүй одоо яг тэр үед нь гал тоонт нь ажиллаж байсан тий. Хий тоол идэ тоогооч одоо баг тоогооч гэж байсан юм уу? Цэргүүд нар өөртөө хоол мал ичдэг гэсэн юм болов. Тэгэхээр ер нь бол бүгд л одоо нөгөө өөрийн богцтой л байсан шүү дээ. Тэг ингээл чимхэж хийгээл бамбан дээр махшаа. Одоо энэ барбекю гэдэг юм уу? Солонгос бол ер нь нэлээ их хоолнууд нь Монгол цэрэг одоо байлдан эзлээд тэндээсээ одоо нөгөө цэрэг мэргээ татаж одоо аян дайнд явдаг байсан. Япон руу хэд ч одоо Солонгос хятадуудаас гэдэл одоо дайчилдаг байсан юм шүү. Тэгээ нөгөө жанжидууд нь монголчууд. Тэгэд ингээ янгур чинь Солонгос хоолны ер нь бол бүх нэлээ олон ихэнх хоолнууд нь Монгол хоолноос одоо нэг улбаатай гэдэг. Жишээлбэл одоо нөгөө харуу ромотич одоо Бээжинд яснаар л одоо хятадын одоо ихэнх хоол баг зарим хоолнууд ч одоо нөгөө Монгол хоолнууд нутагсцсан. Тэгээ нөгөө ховлоо хааны нөгөө буурччин хүсэх хөлөө. Хүсэх хөө. Тэгээ ер нь бол тэр хүнтэй бас хоол хийж тийш үү нэр. Одоо ер нь бол одоо өөр Монголд ч дээ. Хүсэх хөө гэдэг одоо ингээд Монгол хоолны одоо нууц жор гэдэг одоо ном байдаг юм билээ. Ховлааны үедээжсэн. Тэгээ нэг саяхнаас сэргийгээд одоо нөгөө өвөр Монгол бичгээр одоо ингээд ном гаргасан юм билээ. Өвөр одоо Монголын хоолны холбоо. Одоо энэ удахгүй бас манайхан тэр номноос нь ягаад орчуулад яг юм бол ер нь бол тэнд Монгол хоолны нэлээд суурьуд байгаад байгаа. Тийм биш. Яг гараа хоол идэг бахаар. Тэгээс тэр чинь Монгол жангум гэсэн. Тийм бай тий. Тэр хүн зөвхөн хоол хийгээг байгаа хэрэг. Бүх одоо нөгөө
улиралтай холбоотой хүмүүсийг судлаад ямар хүнс яаж хэрэгжүүлж болох уу, жирэмсэн их юу идэх үү, хүн юу идэх үү, хүүхдүүд юу идэх үү гэд бүх ингээд цаг улирал тий хугацаатай зааж өгсөн тийм амар ном баг. Эмчилгээний баг Тийм. байдаг ч тий. Нөгөө хоолоор имчилнэ гэдэг яриадсэн тийм ээ. За сүүлийн асуулт. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн цаг ер нь бол өндөрлөлөө. Хань нилээ яаруу байна уу? Цагаа хараад ах шиг байна тий. Гүү. Яраагүй. За ингээд таны ингээд хараад би бас энэ яараа сандраад одоо артаас ажилтаа хэцүү ч юм болол гэж бодоод байна. Цаг ярьчихээ суудаг шүү дээ. За сүүлийн асуулт. Хэрвээ одоо ингээд таны амьдрал нэг амт байсан бол яг ямар амт байх вэ болоо? Ихсгэлэн, гашуун, шорог, чихэрлэг гэл маш олон төрлийн амт байдаг шүү дээ тийм ээ. Ямар амт байх вэ бол? Манай хэд ч одоо төрөфөл орсон юм байвал шууд л гаритаа гэлээ шүү дээ. Төрөфөлдөө зарим байсан чи эднэ гэдэл надад ч шүү. Яг бид нар ч одоо нөгөө улсын аврагт ороод ингээд яг хөгжиж явахдаа одоо 14-5 онд ч үт юм аа. Энэ үед нөгөө төрөфөл мөг нөгөө Европоос нэг найз маань явуулаад. Тэгээ тэргээр одоо нэг нэлээд олон юмд бараг л тэр ч одоо жоохон амтлал, жоохон юмнууд хийгээл. Тэгэл энэ Европлоо одоо ялангуяа одоо Франц юм Швейцараас ирж байгаа хүмүүс л тийм юм олоод ирвэл гэсэн. Одоо ер нь бол харьцангуй маш сайн орж ирдэг болцсон. Тэгэхээр бид чинь тэмцээнд явж байгаа төрөфөлтэй чипс ч гэдэг юм уу. Төрөфөл орсон юм байвал хой гардаа нөө чинь шүү. Тэгэхээр ер нь бол тийм нэг өвөрмөц одоо нэг юм одоо нэг сонирхолтой амтанд л дуртай да. Одоо нэг амтлаагүй ч үт юм уу. Би ч одоо фогро гэдгийг чи бас амталж үзээг байж байгаа л бид чинь Хонконг тэмцээнд явж байгаа амсч үзсэн. Фогро гэж юу лээ? Төрний галууны галууны илэг гэдэг. За ямар амттай юм бэ? Ер нь бол одоо манайхаар бол нөгөө илэгний нухш гэдэг чинь маш ойрхон байдаг. Гэхдээ бүр тэрнээс хамаагүй тансаг тийм гоё юм зөөлөн тослог аюу тарих шиг юм уу бас хамгийн ойртуулж бас төстэй тийм гоё тослог амттай. Тийм зөөлөн бие бүтцтэй. Маш одоо амд ороо шууд ингээл хайлна гэсэн. Ямар гоё юм те. Аха. За. Гоё. Бодож байгаад одоо загсны төрсөн дээр л болоод баг. За яагаад? Тэгээд ер нь бол нөө жоохон багасаа эхлээд бас загсны төрстэй л ойрхон өссөн. Тийм. Тэгээд ер нь бол энэ тэнд явахд яг нэг фреш загсны төрс тий. Тиймэрхүү юм амар. Яг хүмүүс идэхэд амар тийм хэцүү байдаг л да. Загсны нэг тосн амтагдаад, юу амтагдаад. Миний хувьд бол тэр нэг юм гоё цаанаа тесрээд ч юм уу тий. Чад гэл хагараал тий. Том салмны төрсмөс бол айгүй гоё шүү дээ. Тэгэхээр ер нь бол миний бодлоор бол загсны төрс гэж бодож төсөлж тий. За маш их баярлалаа 2040-да. Тэгэхээр радио кафе нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За бид Малайз улсад зохион байгуулагдсан дэлхийн аваргын хагас финалд оролцоод за хүрэл медаллыг хүртсэн олон улсын тоглогч тэнгэр болоод хан гард нартай ярилцлаа. Ингээд та хэдийн маань цаашдын зарж байгаа тэр зарлага бүхэн өсөж тэмүүлж байгаа тэр бүхэн одоо олимпиад гэж ярьсан те үүндээ заавал хүрээсээ. Тэгээд Монгол гэдэг энэ улсын нэрийг дахиад бүр тэр олимпчин бүр өстой төв дэлхийн хамгийн том тэмдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд одоо дуулгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд хоёрт амжилт хүсье. Баярлалаа. Батаршгүй. За янз бүрийн ер нь хоолыг урлана гэдэг бол хамгийн чухал зүйл нь чадвар байдаг юм байна. За ингэхдээ нарийн одоо нямбай байдал хамгийн чухал байдаг байх нь. За дээрэс нь хариуцлага хийгээд сахилга бат. За мөн тасралтгүй суралцах, шин зүйлийг эрэлхийлэх, шин зүйлийг олох, за багаар ажиллах гэд энэ олон одоо зүйлсийг нэгтгэж байж хамгийн амттай, хамгийн одоо сайхан төгс гэсэн одоо тэр хоол одоо бий болд юмаа гэдгийг өнөөдөр одоо зочдоос маань та бүхэн ойлгож авсан болов уу гэж бодож байна. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа.